Аримын төргийн үзэгчдээ ETV телевизээс эрхний уулж байгаа ETV албас сургууль хөгжөөн цэнгээ тань мэдгүй шоу нэвтрүүлэг маань эхэлж байна. Ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэгт оролцохоор хошин урлагийн Mass Production-ы авьяасдаг залуу уран бүтээлчд маань хүрэлцэн ирсэн байна. Мэдээж оролцогчид маань нэвтрүүлгийн турш манай ETV албас сургуулийн ахлагын сурагч нараар ажиллах болно. Ингээд бүгдээрээ албас сургуулийнхаа тангим руу орцгоё. Харин нэвтрүүлгийн ивент итгэгчээр ноён пицца брэнд ажиллаж байна. Одоодоо сууж хоол идэх ямар байдаг вэ? Мэдээж happy байдаг. Тэгвэл та бүхэндээ ноён сет шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Дахианы махыг оромог хэлбэрт оруулан бүрд шарсан. Дахианы цул махыг тусгайлан амталсан. Дахианы цээж махыг бүрд шарсан шавжнуур дахиад. Бас тийм бяцлагт махан цуглуулга гээд хоёр төрлийн пиццаг танд санал болгож байна. Мэдээж танд энэ бүгдийг дагалдах болно. Эдэг тусам улам амттай. Захиалгын утас 33 22 77 1919 50. Яг босыг гэж бодож ирсэн. Нэг мотор явуулсан би мэрэгчтэй нэг шиг. Зяас бацаана хөхтөө. Сайн та сайн байна уу? Зяас уцгаа. Зя ямар ч гэсэн хичээл ихийг нь багшнаа эртсээ шалгая. Зя ариун чимэг байна. алдар. Баггүй. Тас. За нөгөөд нэг энэ нөхөр ер нь дандаа хоцрох юм аа. Харин тий. Тасалсан. Та нар битгий ингэж л да. Хүний амьдралд нэгэнд юу ч тохиолдож болно шүү дээ. Чимэг болцгоо. Энэ алдар сайн юм байна гэж. Ганц зэрэг Байна. гэрэл цэцэг. Байна. Зя. Жавхлан. Байна. Лавг цэрэн. Байна. Зя. Зя. Эрц ерөөхдөө гайгүй за энэ алдар дахиад хоцорсноо сайн мэдэхгүй байна. Дараа нь тэгж жагаад бас уулзнаа. Одоо энэ алдрыг энэ ангийн хурлаар авч хилцэх болсон гэж бас арайч дээ. За. Устаа өндөхгүй гоох тийм үстэй. За багш өнөөдрийн хувьд бол та бүхэндээ хими хичээлийг заана. Мэдээж бас түрүү чи хичээлүүдээр хими хичээлээр бас бид нэр сонирхолтой олон туршилтуудыг хийсэн байгаа. Бас тодорхой хэмжээний томьёонуудыг үзсэн байгаа. Өнөөдрийн хичээлийн маань ерөнхий гол сэдэв бол хансан уусмал гэж байгаа. За тэгэхээр хансан уусмал гэж байгаа өнөөдрийн сэдэв бол. За тэгэхээр химиг бол мэдээж хүүхдүүд маань 2-3 жил бас үзэлсэн байгаа болохоор бас хансан уусмал гээд энэ сэдвээр бас хангалттай хариулт өгөх байх гэж бодож байна. Хансан уусмал гэж ямар уусмалыг хэлдэг юм бол? Хансан уусмалыг. Уралд орох уусмалыг. Сайн хариулах юм байна. Уралд ороод гүйцсэн. Уралд ороод гүйцэд орсон. Гүйцэд хансан уусмал. За өшөө гоё өшөө дэлгэрэнгүй хариулт хөөхтөө нөө. Ханаал явчихсан. Одоо энэ нэг давс хийвэл дуусна гэж байгаа шүү дээ тий. За. Тэр дуусна гэдэг шиг. Тэнэршил дэрүүсэл давс хийлээ ууслаа тэр чинь хансан уусмал шүү дээ. За ерөнхийдөө хүүхдүүд нь бас яг санаан дотор байгаад байгаа боловч тэрийг бас илэрхийлэмж нь бас жоохон хэцүү байх шиг байна тийм ээ. За ямар ч гэсэн хансан уусмал гэдэг багш нь бас ерөнхийд нь танарт тайлбарлаж өгье. За багш. За хансан уусмал гэдэг нь бол тухайн температурд өгөгдсөн нэг уусмал шингэн байгаа тийм. Жишээлбэл одоо энэ уусмал байна. Энэ уусмалд одоо уусгагч бодис хийн тийм ээ. Уусгагч бодисыг хийн. Энэ унтаг бодисыг хийгээд утаад энэ одоо жишээлбэл энэ давсыг хийхэд ингээд хайлаад уусна шүү дээ тийм. За уусаад дуусна. Ингээд хичнээн хэдийн хэр хэмжээгээр энэ давсыг уусгаад сүулдэ нөгөө давс нь сүулдэ бүр уусгаа болчихно. Доороо тунаад нутгийн доороо тунаад үлчинэ. Тэгэхээр яг тэр давс сүулдэ уусгаа болсон энэ шингэн уусмалыг ерөнхийдөө хансан уусмал гэдэг байгаа. Шингэн маань давсандаа уусаад гэсэн дахиж уусах боломжгүй гэсэн үг байгаа. За тухайн температурд
100 мг одоо жишээлбэл усанд уусаж хансан уусмал үүсгэж буй уусгасан бодисын хэмжээг бодисын уусах чанар гэж нэрлэдэг байгаа. За тэгээд уусмал нь хансан уусмал бөгөөд Цельсийн нэмэх 20 градуст хүнсний содын уусах чанар нь болохоор 9.5 мг байдаг. Өөрөөр хэлбэл уусах чанар гэдэг нь тухайн температур 100 мг усанд хамгийн ихээр уусах хэмжээг хэлээд байгаа. За тэгэхээр багш та нарт одоо яг энэ томьёог нь бичээдэг та нар бүгдээрээ дэвтэр дээр бас буудаад бичээрэй хөөе те. За ямар нэгэн элементийг болохоор хими дээр ямар нэгэн элементийг m үсгээр тэмдэглэдэг тийм ээ. За энэ бол m. Энэ ямар нэгэн элементийг илэрхийлж байгаа. Элементийг илэрхийлж байгаа юм. За уус мал тэнцүү. Одоо тэгтээ хансан уусмалын томьёог нь бичиж чинь үү те багш. За ер нь бол тий. За. Ийм баясгал. уус тэнцүү. Чимээгөө. За. За Пүүх. энэ маань болохоор яг нөгөө хансан уусмалаа хэлээд байгаа. За энэ болохоор уусгагч бодис УБ гэдэг нь уусгагч бодисыг хэлж байна. За нэмэх нь ус. За усны элементүүдийг бол m үсгээр тэмдэглэж байгаа гэсэн. Уусгагч бодис төр нэмэх нь усыг нэмэхлээр хансан уусмал гарч байгаа. Тэгээд энэхүү бодисуудын маань хэмжээ болохоор уусгагч бодис нь 9.5 мг, 9.55 мг байх хэвээр. Нэмэх нь 100 г усан дээр 9.55 мг уусгагч бодисыг хийхээр 109.5 мг ерөөхдөө бодис бүрдэж байгаа. Тэгээ ингээд нийлээд энэ хоёр бодисын хэмжээтэйгээр тийм 155 ялгаа байхгүй шүү дээ. 110.5 155 чи бараг адилхан. За энэ хоёр маань ингээд нийлээд тодорхой хэмжээний хансан уусмал маань ерөөхдөө үүсэж байгаа. Ерөөхдөө ойлгосон биз дээ? Маш ойлгомжтой. За дараа нь ямар ч энэ асуулт дээр бол бүдрэхгүй гэж багш найдаж байна. Өнөөдөр бол асуухад бас зарим нь тэгтээ тодорхой санаан дотор байгаа боловч илэрхийлэмж бас зүгээ бас жоохон олохгүй байх шүү. Багшаа нэг юм асууж хансан уусмалын зүүр өгөн зүйл байгаа шүү. Давс гэвэл уустал Монгол зүрх нь. гэхэрч яг л Багшаа нэг юм асууж. хансан уусмал. Тэр уусгагч бодис гэж байгаа шүү дээ. За. Тэр нь заавал яг 955 байх хэрэгтэй юм уу? Тий, ерөнхийдөө 100 мг усанд 955 мг уусгагч бодисыг хийж иж энэ ус маань ханж ийнэ гэсэн үг. Одоо 955 мг-аас уусгагч бодисных нь хэмжээ даваа явуучих юм бол үлдсэн тэр давсан хэмжээтэй бодис нь ерөөсөө тэр усандаа уусахгүй гэсэн. Тэгвэл одоо 200 мг усанд бол Тэрийг 200 мг усанд тэрийг дахиад нэг нэг хоёроор хэлж шүү дээ. чи тийм мэдээж. Хотлоо идэвхтэй болох. Одоо идэвхтэй. 9.55 уусгагч бодисын хими элементэд ямар үсгээр тэмдэглэдэг? Яг энэ зүгээр янз янзын томьёонууд байж болно л да. Ерөнхийдөө нунтаг бодис. Одоо жишээлбэл би танад хамгийн энгийнээр уусмал энэ болохоор энгийн уусмал энэ болохоор усаар уусгагч бодис нь болохоор юм давсаар ярьж байгаа. тэгэхээр шингэн нь бол уснаас өөр юу ч хийж болно шүү дээ. Тий, ерөнхийдөө ямар нэгэн химийн бодисыг бас өөртөө уусгах боломжтой тийм янз бүрийн шингэн хими элемент. Жишээ тарган дотор сахар хийгээд уусгаад ингээд хатуу жишээ нь одоо ингээ 100 г усанд хатуу чихэр ихэд ч юм уу уусаад ханна нэстэй багшаа. За ямар ч гэсэн тэр хичээлүүдийг дараагийн хичээлүүдээр багш нөрөө заяа. Давсны орон соод хийж болно өстэй. Давсны орон соод ч хийж болно те. Болно шүү дээ. Тийм Ер нь уусах чадвартай тийм ээ. За тэгэхээр ямар ч гэсэн хансан уусгаж байгаа. За гэрэлцээ. Юу, хайлтг чихрийг ингээд идэхлээр ам дотор уусдаг штэ тий. Тэгэхээр тэр бас хансан уусмалд орох уу? юу гэж чиний амд тахгүй шүү. Чи идэ танаа хандгүй өстэй. Баймба хандгүй өстэй. Тэр бол яг ханд. Юу гэж шингэн байж. За чимээгөө дээ. За. За ямар ч үсэн бас ус давсыг ашиглаж бүгдээр хансан уусмлын туршилтыг тун удахгүй хийх болно. Багш нас та нараас одоо давсны томьёог бичүүлнэ. За тэгэхээр жавхлан самбарт гараад давсны томьёог гэж. Төрөөс дагуулсан. Төрөөс дагуулсан хөхөө нам хөлдөсгөө. Яадаг гэлээ. Давсны томьёо юу вэ? Жавхан ч давстай болон дуртай да. Мөч. Энэ юу энэ ямар үсэг юм? Ямар үсэг юм? Төмрийн үс. Наа чи төмрийн юм биш ээ төмөр гинэ. За хүүхдүүд энэ мөн үү давсны томьёо? Наатар холоор гэж үчнэ. Буруу багш. Энэ ерөнхийдөө ийм
томьёо бичиж штэ. Ийм. Биш ээ, биш. Буруу. Буруу. Бичих юм байна. Би бичиж. За авсан миний хөө. За. За. Лавг зэрэг гарч ирээд давсны томьёо гэж. За энэ бол мэдээж Жижигэр ухаантай харагддаг шүү буруу. дээ. Хүн мэдэж чадж байгаа юм харуулах хэрэгтэй. Чисээ Facebook хатсан уу? Натар холоор юм шүү дээ. LCA. За энэ зөв. Зөв. Яг зөв итгэлтэй юм байна уу? Гэхдээ нэг юм Наатрын холоор гэж яг ингэж бичих үү? тоомо байдгүй лөө. За яг зөв гэсэн гараа өргөе. Энийг яг зөв бичсэн энэ давсны томьёо. Өөр иргэн. Уснаа ингэ би юу гэж бодчих. Ер нь зөв. Гэхдээ тоо байдгүй лөө. Юу гэж байж идэв би? Гүш одоо Наатар доор нь хоёрын тойд лөө. зүгээр ааш ааш хоёр аа заа юу. За. Усны томьёо шүү За. дээ. Ааш хоёроо жишээлбэл хөхөртэй гэдэг шиг. Наатар чинь бас Хоёрын тоо байдгүй лөө. Наатар хоёр. Наатар хоёр холоор ихгүй ш, натрын холоор гэдэг. Наатар холоор. наатрын холоор зөв юм шүү. За дэмжиж. За баяр үргээ. Энэ бол ямар ч гэсэн яг зөв давсны томьёо. Энэ бол давс зөв. Наатрын холоо. Итгэл үгүй. Өөр. Би гайхлаа. За лог зэрэг сууч юм нөхөө. За. За ямар ч гэсэн давсны томьёо. Усан доосгож мэддэг ганц усныхаа тамиг зөв. Энд илүү ус байна. За усны томьёо за. Би чи. Би сайн хэлсэн шүү дээ. Ааш хоёр ошиг. Юусан амархан. Энэ давс хүүхдүүд. За. Буруу ч би. Хүн биш дээ. За мөн энэ. Буруу. За зөв бичих юм байна. За. Томоор ийм хоёр Харин чимэг. гэдэг шүү дээ. Хоёрын тоо доороо үдээ. Доош сум заарчилдаг тэгвэл. Зөв. За дамуураас гадаад идэх юм мэдчих шатар. Тэгвэл одоо За ямар ч байсан өвчт одоо тэгвэл Багшаас үзгийн булааж авсан. бас жоохон дэг журамгүй юм гаргаж ин да. вода. За. За гүнжсэн. Усны томьёог Үгүй тэгэх юм аа. ерөнхийдөө Аа. ажил зүйлээр өгдөө. За ерөнхийдөө ганц зэрэг маань бас ерөнхийдөө усны томьёог мэдэж байсан боловч бас нэг баг зэргийн Ангирж байгаа саксуурчлаа гэж. алдаа гаргалаа тий. За ямар ч байсан манай хүмүүс маань бас томьёонуудаа сайн мэдэж байна. Ялангуяа ус давсны томьёог бол энэ бол мэдээж бидний хэрэглээний өдөр тутмын хэрэглээний бодисууд байгаа. Энийг бол зайлшгүй мэдэх шаардлагатай. За одоо багш нь дүнгээ тавь. За. Лавг цэрэндээ би багш нь онц дүн тавина. Яа наа болоорыг ширэн дээр наа чи. Энэ дээр наачуулга харагдах юм. За. Жавхланда Доонд. сайн дүн тавина. Ой сайн гоё. Тийм бас хичээлд бас идэвхтэй оролцсон хэдий алдсан ч гэсэн бас самбар дээр гарах зоригтой идэх чинь бас тийм ээ. Надад байхгүй бай тээ. За. Муу тавилах гэж байна. Абас тун зэрэг. Идэх гаргасан зэрэг Хоёр юм уу? за чимхтэй. Зөв залруулж найзынхаа алдааг зөв залруулсан. Яа баярлалаа. За энэ бас хичээлд идэвхтэй оролцсон гэрэл цэцэгтэй багш нь сайн дүн тавина. За ямар ч гэсэн бүгдээрээ хичээлд бас алдаж муу тавь шүү. идэвхтэй оролцож байна. Одоо багш та бүхнээс бас зарим нэг асуултуудыг асууя гэж бодож байна. За давсыг бид нар яг юу юунд хэрэгэлдэг вэ? За гэрэл цэцэг. Хамгийн түрүүнд хоол хүнсэн. За зөв шүү. Дараагийнх нь өөр хүмүүс хариучихгүй. За өөр хариулт хүн байна уу? Эмчилгээнд. За амжилт. Хүнсэн. Хоол хүн зэмчилгээ. Тэгээд янз бүрийн юм давсаар альчдаг штэ юмыг химийн чиглэлд бас одоо амьдрал гэр ахуйн хэрэглээ бол Аха. жишээлбэл мөсцөн цонхон дээр давсыг асгаж уусгаж За. хайрлуулах ч юм уу. За шүү. тэмүүд бас нөгөө ингээ муу муухай юмыг зайлуулаад цацдаг штэ Тэгээ бас Шашин хэр юм болоо. За Тэгээ бас нөгөө нэг юу яадаг ч гэдэг нөгөө замын ингээд нөгөө нэг цаснуудыг бас ингээд айгүйх давс асгаж уусгаж За мэдээж зам TV бас сэргийл янз янзын аргаар бас сэргийлдэг. Мэдээж бас бид нар бас ямар нэг хоол хүнсээ муутахаас сэргийлж бас нэг заадсан бүтээгдэхүүнүүдийг бас Тэгээ давстаа бол хужир мужир бол орно шүү дээ тий. Улаан мах харилцахад ингээд долоож молоо. эмчилгээ тийм ээ. Маш амжилттай хариуллаа. Хамгийн ихний хариултыг манай гэрэл цэцэг маань бас өөрөө итгэх санаачлыг гаргаж өгдөө. Гэхдээ мэдээж түгээмэл хариулт өгсөн л да. Мэдээж хоол хүнсэнд бас хэрэгэлдэг. Энэ бол зөв. Тэр бол ямар ч өөрийнхөө авахад самбааны үндсэн дээр ямар ч төрүүлж хариулт өгсөн. Тэгэхээр
гэрэл цэцэгт өгч байгаа. Энэ асуултыг хариултыг авах. Гэтэ мэдээж манай анги хамт олонныхоо маань ч гэсэн бас нэмэлт мэдээллүүдийг бас маш өгсөн. За алдрыг орж ирэхлээр алдар өртөө жичтэй ярина. Өнөөдөр ирэх юм уу? Ирэхэд явстай. За дараагийн асуултыг багш на бас тавья гэж бодож байна. За давсгүйгээр ер нь хүн төрөлхтөд амьдрч чадах болоо. За ганц зэрэг. Юу гэсэн бэлээ? Төрөлхтөд амьдрч чадах уу? Айгүй идэх хэрэгцээ. Ер нь амьдрал штэ. Амьдрнаа. Тий. Яагаад тэгж бодож давсч юм бол гэхдээ энэ нь бол хүмүүс янз янзээр ярьдаг штэ. Юу вэ гэхээр нэг нь бол 3 цагаан хорой нэг гэдэг За тэгэлгүй. тэгээд давсгүйгээр бол ер нь гайгүй амьдрчих байх уу. За. Гэхдээ бүр хүн төрлөختөн гэх юм бол бас хэцүү л байна. Яг давсыг орлуулагч ондоо юм байх хэрэгтэй болоо явах хэрэгтэй бол. Яагаад тэгэхээр би одоо сар давс идэг байгаа байхгүй багшаа. За. Энэ давсчийг хөөх шатаад юм байна шүү дээ. Тэгэхээр болж идэв. Ер нь бас одоо сүүлийн гэхдээ давсыг бас их хориглоод байгаа шүү дээ. Давс баг хэрэглэдэг юм байна. За гэрэлцэг. За миний бодлоор бол ганц зэргийн санаа нийлэхгүй байна. За. Яагаад гэвэл давс элсэн чихэр юу гэдэг вүлээ? Өөх 3 хүний бие хотоо гэж сүүлийн үед үзэж байгаа боловч яагаад давс гэдэг бүтээгдэхүүн энэ байгаль дээр оршин тогтнодсон юм бэ гэвэл хүний бие хэмжээнд нь бас давс байх ёстой тий. Тэр эрдэс бодис нь байхгүй байвал бас дутагдах учраас энэ байх ёстой гэж үзэж чинь хэтрүүлж болохгүй. Угаасаа юм хэтрүүл хэмжээ хязгаараас хэтрүүлдэг. Хэтрүүл байх хэрэгтэй. Тэгвэл хэтрүүл хэрвээ давс бүр үгүйсгээгүй шүү дээ чи яагаад байгаа юм. За нэг нэгээр яриа шүү. Хоорондоо ярилдэхгүй шүү. За чимэг. Давсаар болохоор бас нөгөө йод одоо ингээд нөгөө давсанд йод ингээд агуулад йоджуулсан давс болгоод тэгээд ингээд хүмүүс йод дутлын эмгэгээс урьдчилан сэргийлдэг. Тэгээд давс сэргийлдэг хүмүүс бас йод дутлын эмгэг тусах өндөр магадлалтай болох байх. Өөрний дутагдaltaй орно гих мэтчлээ. Ер нь байгаль ертөнцийн давс гэж юм би болсон л байх л ёстой асуудал. Янз бүрээс бас яг байгаль дээр бас чи эрэхтэй л байдаг тий. За жишээлбэл түрүүн ганц зэрэг хийсэн тийм ээ. Давсгүйгээр яг хүн төрлөختөн гэж хэлэх юм бол бас жоохон төвөгтэй байх. Гэхдээ ерөнхийдөө бас давс хэрэгэлдэггүй хүмүүс бас байдаг тийм ээ. Давцыг огтоосоо хэрэгэлдэг. Одоо жишээлбэл ганц зэргийн хувьд ерөөсөө давс хэрэглэхгүй амьдарч чадах уу? Зөвхөн хүн төрлөختөн гэхгүй зөвхөн хувь хүний хувьд. Уу яахан жоохон хэцүү юм байлээ. Өхөө хөтлөө шүү Гэтэ дээ. ер нь давс хэрэглэхгүй амьдраад байгаа маа да. Тий, сар хэрэглэхгүй Сар хэрэглэхгүй. Тэгээд одоо яг яаж ийн гэсэн үг. Үгүй эхэндээ бол айгүй өөрчлөлт орж ийн үү би энэ чинь. хэцүү байсан. Гэхдээ ер нь жоохон юу яах юм шүү. Жоохон бас нэг давс баг хэрэглэх юм бол хүний дархлаа жоохон бас их багасгах юм шиг санагдсан л да надад зүгээр. Дархлаа муудна гэж. Тий, дархлаа муудна. Тэгээд яг хуу би ходоод ч юм илэг зүсмэснээ бас зарим нэг талаар бас сайн гэж яриад байгаа байхгүй юу. Тэгтэл ер нь амар тураад шүү дээ. Тий. Яг нэг сарын хугацаанд ерөөсөө давс хэрэглээгүй гэж бодож байна уу? Хэрэглээгүй. Жоохон ч гэсэн хэрэглээгүй гэж бодож байна. Гэтэ ерөнхийдөө альва нэг хүнстэй бараан. Уу яг нэг тодорхой хэмжээний агуулмжтай хүнсийг нь бол хэрэгжилж байгаа. Нарийн тийм болохоор болж байгаа болохоор. Манай сургуулийн ганц зэрэг хоол идчихсэн би харсан. Сургуулийн ганц давсгүй хоол өгнө гэж байхгүй тий. Давсгүй хоол идэхгүй байгаа хэрнээ одоо нэг далайн байцаа дээр ч өөртөө нэг байгалийн давсны гаралтай шүү дээ. Яг тийм юм яг нөхөөл байгаа юм да. Тэгэхээр бас давс идэхгүй байвал худлаах л та. Тийм ээ. Тэгэхээр өөрийнхөө бас хариулсан хариултаа сүүл рүү зөрчилдөд явчихлаа тийм. Тэгтээ идэхгүй болоод шүү дээ. Хүний бие дагуулдаг эд эс вэ шүү дээ тийм. Хүний бие дагуулдаг эсийн гаднах шингэнийг плазм гэж нэрлэдэг юм байна л да. Тухайн плазм шингэнд бол хүн ер нь хүн биед бол тодорхой хэмжээний давс зайлшгүй байх шаардлагатай. Зайлшгүй агуулдаг байх шаардлагатай. Тэгээ тухайн ерөнхийдөө давсны хэрэглэг мэдээж хэтрүүлэн хэрэглэх юм бол биед хортой болно. Тохируулан хэрэглэх хэрэгтэй. Ерөнхийдөө манай монголчууд сүүлийн үед бас хүмүүс маань давсны хэрэглэгээ бас цэгэндэг болсон, аливаа зүйлийг бас мэддэг болсон тийм ээ. Хамгийн энгийн ойлгоцоор юу гэхэлэр заавал хими элемент эд гэж ярихгүйгээр бага насны хүүхдүүд ойлгомжтой юм юу гэхэлэр хүний биед давс агуулгаддаг. Тэрийг яаж мэдэх вэ гэж жишээлбэл нулимс болон хөлсөөр давс хамтагддаг шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдэд бас ингэж энгийнээр тайлбарлацгаая. Назуудаа эдис молекул гэх тийм гүгээр тийм бол хүүхдүүд бас ойлгохгүй байх тийм жоох хүүхдүүд. Тий. Тэгээд гихтээ очиж бас дүүнэртээ бас ингэж хэлж болох нь шүү дээ тий. Энгийнээр тайлбарлаж хэлэх хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө бид хэрэгцээ шаардлагатай давсны эрдэс бодсон хүн бол хамгийн ойроор бол хоол хүнснээсээ л авах боломжтой тий. Айгүй их ингээ гүйдэг одоо гүйлтийн зам дээр. Тэгээ нөгөө давсаа багсгаад ингээ яасан юм бэ? Тэгсэн чинь ингээ гарч байгаа хөлснийх нь давсны амтан багссан байсан гэсэн. Анх ингээ гүйжихд бол ингээ хүнээс ингээл хөлс гараад ингээл мэдээж нэг амтагдсан шүү дээ тийм. Тэгэхэд бол давс их хэмжээгээр амтагдж байгаад тухайн одоо сар орчим ч юм уу тэгээ ингээд давсаа багсгаад давсуу холмолоо идээд ингээ гүүхээр
давс нь багасдаг гэхээр бас яг л тохируулах хэрэгтэй байна тий. За тэгээд яг ямар ч гэсэн давс хүнд ямар хэрэгцээ шаардлагатай байдгийг бас хүүхдүүд маань чамгүй сайн мэддэг юм байна. Дараагийн асуулт. Давс хоолнд яг ямар үүрэгтэй оролцдог юм бол? Амт оруулах. Хамгийн нэгдүгээрт. Тэ? За хамгийн нэгдүгürt мэдээж давс хоолнд амт оруулах үүрэгтэй. Хоёрдугаарт нөгөө одоо нэг чанарыг нь удаан хадгалах гэж магадгүй. Хэрвээ давс хоол тест төрүүлсэн. тэгэхээр мэдээж тодорхой хэмжээнд давс ээж тэр хоолыг тодорхой хэмжээнд чанарыг нь хадгалдаг гэж. Маш олон төрлийн бодис тийш орж байгаа ш төмөс, мах, лов юу гэдэг тэр болгоныг задлж тий. Эс бодисыг бас тэнцвэржүүлээд бас хооронд нь молекулын уралд оруулаад тэнд байгаа Яг зөв. Яг энд харин зөв хариулт хэлэх гэж байгаа байхгүй юу? Хоолнд агуулгаж байгаа ерөнхийдөө бас янз бүрийн амтлагч хэлэгдэмээр. би сая яг ингэж гацчихлаа. Миний онгоц цай буцаа явчихлаа. Би сая яг ингэ зөв хариулах гэдэг онгод иржсэн чинь таад хариул би чадахгүй болчихлаа. Хоолнд агуулгаж байгаа ямар нэгэн бас авсаас бусад эрдэс бодисуд байгаа тийм эрдэс бодисны бас тэнцвэртэй байдлыг бас тэнцвэржүүлдэг. Би яг сая ингэж хэлэх гэж байтал яг нөгөө Гэрэлт хүмүүс маш зөв хариулж ирсэн боловч зарим нэг хүмүүсээс мартчих шиг боллоо. За над дүнгиж дараа нь. Багшаа орж болох уу? Чи орчод байгаа юм шүү. Суу. Ширэн дээрээ суу. Яага хоцроод байна. Хөр минь. Үгүй харин өвөө өвдөө. Өглөө юм авч өгнө гэ боо юм болоо. Удлаа яг алдарт өвөө байхгүй. Энэ дандаа нэг ингэж нэг шалтгаан хэлж идэв. За та нар Шалгаад байгаа. Сууж болох юм уу? асуух хэрэгтэй шүү. За. анхааруулж байгаа шүү дээ. Үгүй харин өөд яг өвөө өвдсөн юм аа. Шалтгаан сонсохгүй. Сайн шанд биш дээ баг хангаад идэх байхгүй юу? Тий баг хангаад. яг хаана нэт юм бэ? Яагаад те банкнаа нөө зүрлэгдэр Аваад үдээр хичээлдээ орё. Химийн хичээл орж. За хүүхдүүд бүгдээ одоо химийнхаа хансан уусмлын туршилтыг хийж үзэх гэж байна. Ерөнхийдөө туршилт хийж үзэхээс өмнө. За алдар. юм асуух. Тэр муус тэнцүү муу нэмэх нь муус тэнцүү 955 тэр юу гэсэн үг юм? За алдар хэдэн жил хими хичээл үзэж байна? Ер нь бол одоо үзээд 10 хэдэн жил бол үзээгүй явж исэн. Ер нь бол 10 жилдээ бол үзэж исэн л дээ. 10 жилийн сурагчийн байр суурьнаас ярина шүү одоо. Ханаас ирчвэ. Ирчвэ. Би тэгтээсээ зүүдсэн юм аа. Тавд нэнэ шахарч арай. За алдрыг хэдэн жил хими хичээл үзэж байна? Хилээс ихэлдээ. 3 дугаараас ихэлсэн. Оо за бүр амар юм болчих. За хүүхдүүд бүгдээрээ энэ бичиж байгаа энэ томьёоны талаар алдар тайлбарлаад өгөх юм байна уу? Байна. За хэрэлцэх бас. Энэ муус биш ээ. Энэ бол эм үсэг нь молекулын элемент гэсэн үг. Тэгээ элемент нь ингээд уусмал гэсэн үг байхгүй юу? Тэнцүү. Тэнцүү. Эм үсгээр Тий. тэмдэглэдэг. Элементийг эм Зүгээр үсгээр ээгээр нь тэмдэглэж байгаа бодлоо. Бэж чи элементийг эм үсгээр тэмдэглээ. Тэгээд уусмал гэсэн үг байхгүй юу? Тэгээ энэ томьёо байхгүй юу? Тэгээд энэ элементийн уусгагч бодис дээр нэмэх нь ус. Тэнцүү 9.55 дээр нэмэх нь 100% ус байхгүй юу? Тэнцүү 100 г ус. 100 г усан дөө штэ. Уусгаж бодис маань 955 юу миллиграмм байна. Мэдлэгийн юу хэлсэн юм уу те? Мэдлэгийн хэлсэн гэж багш зааж байгаа байлгүй. За айдуу чимээг байд би заа. Мэдлэг дийлэлэг За. багтаж байсан. Ус. За. Уусгагч бодис хансан уусмлыг хэлж байгаа. Эм үсгээр мэдээж элементийг тэмдэглэнэ. За яагаад эгээр нь тэмдэглэегүй дээр мэдлээ байс асуугаарай. За 100 г усанд 955 г уусгагч бодисыг холино доо тийм ээ. Тэгэхээр энэ хоёрын маань нийлбэр хэмжээ энэ болно тий. За 100 г усанд 955 мг уусгагч бодисыг хийж тухайн уусмал маань ханд юм байна. Одоо жишээлбэл 955 г-аас илүү нунтаг бодисыг хийчих юм бол үлдсэн илүү гарсан хэмжээтэй нунтаг бодис нөгөө усандаа уусахгүй доороо зүгээр тунна гэсэн үг байна. Бидний одоо уугаад байгаа ундаа нус чинь тэгээд уусмал юм уу? Тэр нь зүгээр л ус Ханаагүй шүү байгаа дээ. юм уу те тэд нар нь? Ус. Одоо жишээлбэл тэр нь зүгээр л ус аахгүй юу? Ашаа таач бид түрүү бид
эндээс аягүй гоё инээгээ зааж өгчсэн чинь сая жоо ууртаа зааж өгсөн. Антар орж ирээ бүснэ. Одоо жишээлбэл би хэлээ. 100 г ус шүү дээ тий. Тэгээд хайд үлдээ мэдээ үгээд. 100 г ус нь 100 г ус нь аль чимээг байлья. За уучлаарай. 100 г усанд 955 мг давс хийлээ. За. Тэгжиж тухайн 100 г ус маань ханж байгаа. За энэс илүү дахиад дээрээс нь нэмээд давс хийчих юм бол нөгөө давс маань нөгөө усандаа уусгаа болчих واخхой юу. Тэгэхээр нөгөө ус нь Багдаад уусч байсан гэсэн үг тийм өгшөө. ойлгосноо? За. Ууртаас сууж байгаас ойлгосноо үү? За. За туршилтаа үзэх өгшөө. За бүгдээрээ туршилтаа хийхээс өмнө нэг тоглоом тоглоё. Багш нь та нарт нэг 3 үйлдэл үзүүлнэ заяа. За 3 үйлдэл үзүүлнэ. Эхний үйлдэл нь энэ сурагч тийм ээ. Хоёр дахь үйлдэл нь энэ уул. Энийг ч бас бид тоглолдсон шүү дээ. Уул. За 3 дахь үйлдэл нь болохоор Могой юм уу? могой. За тоглолтог бол бүр сайн анхааралтай байх юм байна. За багш нь эндээс дохио өгнө. Бүгдээрээ босоод зогсчихъя. Босоод зогсчихъя. Алдснаас уушаа заяа. Багш нь эндээс багштайгаа зэрэг тоглоно. 1 2 3 гэд нэг үйлдэл хийн. Энэ 3 үйлдэлийн нэгийг хингууд та нар намайг дагаж ихгүй зөрч хийх хэрэгтэй байхгүй юу? Намайг хэрвээ дагаж их юм бол алдлаа гэсэн. Надаас заавал зөрч хийн. Тэгээ надад зэрэг 1 2 3 гэд нэг үйлдэлийн гоо та нар ийм юм уу энийг гаргаад юм. За алдснууд нь дөрөс ойлгосноо. За анхаар нааш анхаар. За анхаар 1 2 3. За сууш. Алдсан сууш. Анхаар 1 2 3. За. Анхаар 1 2 3. За. Анхаар 1 2 3. 1 2 3. 1 2 3. 1 2 3. 1 2 3. Хийгээч. За. Ингээд. За жохлоноо зөрөг үргэлжтэй. За ярлагчийг тодруулна юм. Анхаар 1 2 3. За. Анхаар 1 2 3. За ингээ баяр үргээ. Анхаар шадруу тоглоомд явсан. Жохлондоо баяр үргээ. Жохлон маань нэг удаа явсан. За юм аа. За харин одоо бүгдээрээ хансан уусан за. За энэ яг 100 г. Ус байгаа тийм хастаа. 100 г ус байгаа. За 955 мг давс. За юу ч ихнээс нь хийжлээ. Тэр багш тэр юу муугаа яахгүй юм уу? Үзэхгүй юм 955 муу яг грамлахгүй юм уу? Энэ яг 10 г-ийн халбаг байхгүй юу? Тэгэхээр наад хахаа талил хийх юм биш үү тэгвэл. За энэ ингэж. За энэ ингээ утгалаа. За одоо дэлбэр. Чи фиц гэж шүү дээ. Тэгээ түрүүний тоглоом дээр алдсан энийг уу. Хамгийн давус биш хийсэн цаах юм шиг. Шэцэвт би үуч. Өмнө хувирсан байсан ч одоо буцаад. Энэ араа доороо ус жоохон тонжил байна. Түрүүс яг 10 г. Наа чи Нөгөө 50 байх хэрэгтэй. Багш яаж шутгаад байсан тэгээд дахиж уусахгүй юу? Чи яаж ч утгасан дахиж уусахгүй. Ус нь хэрвээ хандчих юм бол Гэтэ температураас шалтгаалж өөр уусах юм тий. Температураас шалтгаална. Харин тий. Наа чи хүүтэй ус байгаа учраас бас ингээд бас уус бодон байгаа гэдэг. Цельсийн нэмэх 20 градус гэдэг байгаа шүү дээ. Цельсийн Тэр нэмэх 20 градус чинь заавал нөгөө нэг шингэний температур биш л дээ. Тасалгааны. Тий тасалгааны. За энэ бол хандсан байгаа. Одоо доор нөгөө давс уул угаасаа ус нь маш хурдцтай уусдаг тийм үү хөлтөө. За энийг доор нь тодорхой хэмжээний давс ууссан биш тунсан байгаа. Сурсан байна. Энэ бол ханаагүй. Тийм. Энэ бол ингээд ханаагүй биш хандсан байхгүй юу? Хандсан болохоор нөгөө давс маань ёроолцоо ингээд одоо яаж шутгаад энэ давс маань энэ усанд бол уусахгүй байх нэ. Хангалттай энэ давс энэ ус давсаар баяжигдсан гэсэн үг. Сони юм тий. Зээ. За дараа нь амснаа бүгд. Намайг хүүхэд байхад ингэдэг байсан шүү дээ. За Давсыг бас ингэж буцалгаж гаргадаг байсан шүү дээ. Одоо тэгээд буцалгаж гаргадаг байсан. Тэр нь ямар учиртай гэхээр би одоо гайхаад асуудаг байхгүй. Ээждээс авахаар нөгөө бах юм нэг том бор давснууд байдаг шүү дээ. За тийм. Тэрийг ингэж буцалгаа. Тэгэхээр ингээд доороос нь ингэж цагаараа тийм хужиртай л байдаг байсан юм шиг байгаа. Тэгж их гардаг юм байл лээ. За мэдээж манай бас нөгөө нэг эцэг гих эмээ өвнөр манаас эртний уламжлалт янз янзын аргыг бас хэрэгжилж бас давс мас. Увсан аймгийн давс цумаас гэдэг чинь бас их давс гардаг. Тий, давсанд явж тэрийг ингэж буцалгаж ингэж боловсруулж гаргадаг. За. За бид бүгдээ хансан уусмлаа хийлээ. За энэ усанд бол миний хийсэн нэг халбаг давс маань бол бүрэн хэмжээтэй уусцсан байгаа. Тий. Энэ бол арай хараахан хамж амжаагүй ус. Хэдий давс хийсэн ч гэсэн. За энэ болохоор
100 мг усанд бол 9.55 граммаас илүү хэмжээтэй давс авсан. Энэ доор нь бол тодорхой хэмжээний давс бол уусцсан байна, тийм ээ. За энэ давс маань дахиж энэ усанд уусах боломжгүй болсон. Энэ уус молоо нь бол ерөнхийдөө давсандаа хандлаа гэсэн. Алив ганц зэрэг наашаа урагшаар харъя. Юу гэж хашаараа юмяриад байна. За бүгдээ ямар ч байсан туршилтаа амжилттай хийж явууллаа. Ерөнхийдөө хими хичээл дээр бас өнөөдөр давсны томьёоны талаар бүгдээрээ үзсэн. За хансан уусмал гэж ямар шүү уусмалыг хэлдэг. Хансан уусмал яаж бий болдог талаар бүгдээрээ мэдэж авсан баг тийм ээ. Ойлгосноо өнөөдөр хичээлээ. За алдар өнөөдөр хичээлээс юу ойлгосон? Ойлгож байна л наа чи яг хоолтой адилхан л юм биш үү? За ямар ч гэсэн дараагийнхаа бас хичээл дээр бас анхааралтай сайн хоцорж болохгүй шүү заяа. За одоо хүүхдүүдээ бүгдээрээ хичээлээ ерөнхийдөө өндөрлөх цаг маань тун ойртож байна. Багш нь бас тав хүндээ нэмэлт бас дүнгуудыг одоо өгнө. За ган зориг маань энэ яг нөгөө бас хажуугаар нөгөө сая анхаарал төвлөрүүлэх тоглоомны бас үнэлгээ явж байгаа шүү заяа. За ерөнхийдөө багш би бас гоё нэмэлт юу гэсэн шүү дээ. Давсыг буцаад дахин давс гаргана гэдэг. Ганц зориг маань анхаарал төвлөрүүлэх тоглоом дээр 2 дараалал алдсан болохоор багш нэм хөмсгөө зангидсан смайл үгүй за. Гэтэ энэ бол яг ч бас муу гэсэн үг биш. За бүгдээрээ хаалгаад шээ. Яг ч муу гэсэн үг биш шүү. Гой хоёрыг бас би нэгийг ч аваагүй. Хоёрыг нэг аваагүй. Зя. Хоёр хөмсгөө зэгцэн. Гэрэл цэцэгтэй бас хичээл бас итгэвтэй байсан болохоор өнлөө өгч юм. Би инээлээ дахиад. Баярлаа. Зя. Жавхандаа бүгд баяр үргэе. Онцоо авч юм. За алдартай. Энэ өөртөө чамраа. Ожигдсан болохоор За хэдий хоцорж орж ирсэн ч гэсэн бас хичээлдээ бас итг зүтгэлтэй байж бас өөрөө мэдхийг ирмэлзэж самбар дээр байгаа ойлгоогоо комьюнити талаар бас асуугаад өөрөө бас эрдэм мэдхийг талаар хөөж ичлэлтүү бас асууж сурсан бас итг гаргасан учраас бас алдартай сайн гэсэн дүнгөөс тавьж байна. Тийм баяр үргэе. Тэгээд анхаарал төвлөрүүлэх тоглоомн дээр хамгийн түрүүнд алдснараа би алдснараа дахиад нэг дунд гэдэг. Энэ гэхдээ муу гэсэн дүн биш шүү заяа. Энэ дунд си гэсэн дүн заяа. За бүгдээрээ баяр үргэе. Баярын битүүр хоёулаа ганц. За Ганц. За өнөөдрийн бид хими хичээлээрээ хансан уусмал болоод хүний өдөр тутмын амьдралд хэрэгэлдэг давсны томьёоны талаар үзлээ. Мөн түрүүний хажуугаар давс өдөр тутмын хэрэглээний давс маань хүний амьдралд ямар ач холбогдолтой хэтрүүлэн хэрэглүүл бас бид ямар хортой гэдэг талаар бас чамгүй сайн мэдээллийг хүүхдүүдэд хүргэж чадсан байх гэж бодлоо. Хүүхдүүд маань ч гэсэн хичээлдээ идэвхтэй сайн оролцлоо. Ингээд дараагийн хичээл хүртэл түр баяртай хүүхдүүдээ. За баяртай хүүхдүүдээ. Баярлалаа огш. одоо түгээрээ Хуан зорь. Селфити. Та бүхэндээ ноён сет шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Дахиад утас 33 22 77 1919 50. Үзэгчдээ ETV ах дах сургууль Цэнгийн шоу нэвтрүүлгийн маань үргэлжлүүлсээр байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн маань оролцогчид шийтгэлийн тахимдаа хүрэлцэн ирсэн байна. Ингээд тун удахгүй бид нэр бас шийтгэлээ амсгуулна. Харин нэвтрүүлгийн ивент итгэгчээр ноён пицца брэнд ажиллаж байна. дахиад идэггүй. За. За тэгэхээр оролцогчид маань нийт 6 хүн байгаа. 3-3-аараа тоглоно. Хүн бүр тус бүрдээ нэг өөр хамгийн чаддаг алиа марцны хөдөлгөөнийг хийх бол. Хөдөлгөөнийг хийн. Гэтэ тэр нь ямар ч хөдөлгөөн байж болно мэдээж хөмсгөө ингээд долгиолуулж чаддаг хүн байдаг те. Зарим нэгээд доллар молор хардаг ч юм хөгжилтэй ямар нэг хөдөлгөөнийг хийн. За тоглоом яаж үргэлжлэх вэ гэх юм бол хамгийн эхний хүн маань өөрийнхөө хөгжилтэй хөдөлгөөнийг хийгээд өөрийнхөө нэрийг хийгээд дараагийн нөгөө нэг 3 хүнийхээ аль нэгний нэрийг хэлээд нэрийг хэлээд би барьж идлээ гэж хэлнэ. Барьж идлээ гэж хэлнэ. Тэгээд нөгөө барьж идүүлсэн хүн маань болохоор дараа нь хэлнэ. Хамгийн эхний нөгөө барьж идүүлсэн хүнийхээ үйлдэлийг дагаж хийж нэрийг хэлээд дараа нь өөрийнхөө үйлдэлийг хийж бас нэрийг хэлээд дараагийн хүнийгээ барьж идлээ гэж хэлнэ. Гурав дахь хүн маань болохоор хамгийн эхний хүний
Тэг дагаад шүү дээ. Хоёр дахь хүний хүн Тэгээ алдсан нэг барьж илээ. шийдвэр юм шүү дээ. Алдсан хүн нь ерөнхийдөө шийдэх. Тоглоомыг Тэгээ бүгдийн дургал хийгээд байх юм байна тий. 3-3-аар тоглоно. 3-3-аар тоглох. За та гурав тоглоо. Та өөрөө хэлчих. За ямар ч гэсэн тэгвэл хин ихгээ шодчих. За хурууд. Чү. Нэгэ шүү. Чү. Болсон. Яа ингээд маа сурагч алдар маань ямар ч гэсэн дөрөвдөө. За хамгийн гол нь Одоо яах вэ? Одоо бид гурав эхлээд байгаа юм. тоглоом ерөнхийдөө одоо ойлгосон тийм ээ. Бүгдээрээ өөрийн гэсэн хамгийн хийж чаддаг нэг хөгжлөг хөдөлгөөнийг хийн. Тий ямар ч Иймэрхүү байх юм байна. нүүр амны хөдөлгөөж очсон. Өөрийнхөө хөдөлгөөний хийгээд нэрээ хэлээд дараагийнхаа хүний нэрийг хэлээд барьж идлээ гэж хэлнэ. За нөгөө дараагийн хүн нь болохоор одоо жишээлбэл жүжигчин ганц зэргийн хөдөлгөөнийг дагаж хийгээд ганц зэрэг гэж нэрээ хэлээд дараа нь өөрийнхөө нөгөө хөгжилтэй үйлдэл хийгээд өөрийнхөө нэрийг хэлээд дараагийн хүний нэрээ хэлээд барьж идлээ гэж хэлнэ. Гих мэтчлэн үргэлжлэх юм байна. За ойлголоо. Одоо бүр хэллээ шүү. Хөдөлгөөний дотор бодчих. Гэрлэг барьж идлээ. Ганзоо. Одоо ч хөдөлгөөнө. Одоо би өөрөө хэлсэн шүү Яа, дээ. өөрөө хэлсэн. Ганзоо. Барьж идлээ. Жижигээг. Хит. Ганцоо гэрлээ. Ганцорги барьж Ингээд бум гэрлэг барьж идлээ. Шин хөдөлгөөн хийгээд. Надраа явахгүй цаашаа явж. Тэ. Бум. Одоо бид Барьж та. Дараагийн тойрог дээр. Одоо бүгд хийгээ яасан. ганцоо Оо биш би хийлдэж хөдөө өргөсөн шүү. ганцоо Гинглээ. Би ганцоо би гэрлээ. Жижигэ. Би жижигэ. Фэлжитлээ. За. Намайг. Жижигэ. Бум ганзаа. Би. За. За тэгэхээр саяны тоглоом дээр жүжигчин гэрэлцсэн маань яадаг гэж ийм өдрөө мэдсэн шүү дээ. Тэрийг амарсан шүү дээ. Одоо яг хийснээс чи. За ингээд үдгчтэй шийтгэлийн үе маань үргэлжилсээр байна. Эхний 3 оролцогч маань шийтгэлээ амжилттай хийж өөрсдийн тоглоомыг тоглосон боловч харамсалтай манай Моск продакшны жүжигчин гэрэлцэгч маань бас энэхүү тоглоомд ялагснаар шийтгэлээ хөдөөхээр боллоо. Ингээд за ямар ч гэсэн баяр үргээ ялсан оролцогчтой баяр үргээ ялагсан оролцогчтой баяр үргээ. За ингээд шийтгэлийн тагимдаа дараагийн 3 оролцогчоо урьж байна. Та бүхэндээ ноён сет шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Дахиад утас 33 22 77 1919 50. За үзэгчтэй шийтгэлийн үе маань амжилттай үргэлжилсээр байна. Ингээд дараагийн 3 оролцогч маань шийтгэлээ хөдөөхээр тайснаа гарч ирсэн байна. Ерөнхийдөө за тоглоомоо ойлгосон байгаа тийм ээ. Өөрсдийн гэсэн алиам орцсон хөдөлгөөнүүдийг. Гэхдээ тойрог болгоно мэдээж хөдөлгөөнүүд маань өөрчлөгдөд явах байгаа. Тийм мэдээж бас энэ маань ой тогтоож шаардсан тоглоомыг бас анзаарсан баг. Тойрог бол чиний үйлдэл. Одоо жишээлбэл Би нэг чи нэг чи нэг. Тэгээ би хийгээ явна чи дагаад хийн өөрийнхөө хийн чи ингээд дагаад ингээд. одоо за ингээд бүгдээрээ тоглоомоо эхлүүлцгээе. Хаатрид итлээ. Жаваа намаа гитээ. Би ариг гитээ. Жохайч алтрах гэдэг. Алтрах намайг гитсэн. Би энэ хоёрыг гитсэн. Энэ өрийг Би алтраа гитлээ. Алтраа ариг гитлээ. Ариг гитлээ. Би явлаа. Хаашаа явах чи? Чамаа гитлээ. Намаа гитлээ гэж тэгээд тий. Тэгвэл бол жавхаа намаа гитсэн би ариг гитсэн. Ари жавхаа гитсэн. Жавхаа намаа гитсэн. Одоо би ариг гитсэн. За
хайрыг эзэн шүү. За. Жавхайч Алтраахыг эзээ. Алтраах намайг эзээ. Би Жавхайчийг эзээ. Жавхайч Алтраах хоо явсан. Алтраах намайг За. би Жавхайчийг эзээ. За. Би Алтрааг эзээ. Алтраахыг эзээ. Эзээ. Би Алтрааг явсан. Чи намайг идчихв. За, жавхаа намайг идлээ. Би хайрыг идлээ. Хайрын жавхааг идлээ. Жавхаа намайг идлээ. Би хайрыг идлээ. Хайрыг жавхааг идсэн. Жавхаа Өвчи. Жавхаа яачлаа. За тав зоолё. Нэг хилээч. Би дараач аа. Зя үстэй ингээд шийтгэлийн үе маань тухайн амжилттай болж өнгөрөлтөө ингээд 3 оролцогч маань 3 оролцогч маань бас амжилттай тоглоомоо тоглоод энэхүү тоглоомд Mass Production жүжигчин Алдар маань ялагчнаа шийдвэрлийг үлээхээр боллоо. Жүжигчин Жавхан Харант Жимэг 2 маань бас энэхүү тоглоом яалсан байна. За ингээд бүгдээрээ бас баяр үргийн амжилттай тоглоомоо тоглосон баяр үргийн. Амар ачаалттай хөдөлгөөнүүд хийж За ингээд үдштэй одоо та бүхнийхээ өмнө шийдвэрлийг гүйцэлдүүлье. Эрхэм үзэгчтэй ингээд манай ETV ахлах сургууль нэвтрүүлгийн маань 2 дугаар үеих болох шийтгэлийн үе маань амжилттай болж өнгөрлөө. Ингээд шийтгэлийн үед маань ялагдсан 2 оролцогч болох Mass Production жүжигчин Гэрэл Цэцэг Mass Production жүжигчин Алдар 2 маань энэ түрүүний бидний хими хичээлээр үзсэн хансан уусмал байгаа. Энэ усан дотор бас нэлээ их 10 гаруй грамм давсыг нэг 2 халбаг бараг бүтэн давс хийцэн байгаа. Тэгээ одоо энэ усыг уух нь. За энэ нэрэ баг юм байна. За эхлээд гэрлээ хичээсээ ямар ч гэсэн даалгаврыг эхлэе л да. өргөжлүүлээ гэж бодож байна. За ямар ч гэсэн даалгавраа биелүүлэхээс өмнө бас гэрлээ хичээсээ бас нэг зарим нэг асуултуудыг бас асуумаар байна л да. Та одоо 10 жилд байхдаа ямар хүүхэд байв? Ялангуяа ахлах ангид байхдаа хичээлдээ хэр сурдаг байв? Тухайн үед бас хими хичээлдээ бас хэр сонирхолтой гэдэг талаар бас манай үзэгчдэд сонирхолтой. 10 жилдээ ерөнхийдөө их урлаг спортоор явдаг гэсэн. Гэхдээ 10 жилийн хичээлүүдээс хими хичээл, физикийн хичээлүүд их сонирхолтой байдаг гэсэн. Яа тэгэхээр нөгөө дандаа орж иж гой юмнууд үзүүлдэг те. Тогонд зохиулахаар бойлт нь ийм байхаар ингэж асдаг, ус гэрэл ингэж асна, усанд ингэж тог дамжуулна гэж хими хичээл ингэж ус. Өнөөдрийн ч гэсэн хичээл маш их сонирхолтой байлаа. Тэгээ 10 жилийн хичээлүүдэн бас хими физикийн хичээлүүд их сонирхолтой байдаг гэсэн. За тэгдэг байх мэдээж гэрлэгч унасаа 10 жилдээ хим физик хичээлдээ бас сонирхолтой байсан гэж үнэн бах. Тэгээд өнөөдрийн хичээлдээ ч гэсэн ерөнхийдөө маш идэвхтэй оролцож харагджилаа. Бас гэрлэгч хүмүүс цаашдын ажил хөдөлмөрт нас өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөө гэж бодож байна. За жижигчэн Алдар. За таны хувьд бас 10 жилдээ хэр сурдаг хөхтэй. Ер нь 10 жилдээ ер нь хоцордог байсан, хичээлээс хоцордог байсан, он сурдаг байсан. Нэг өдрийнхэн одоо амьдрал нь энэ шүү дээ. Сая ингээл орж ирэл хоцрал. Тэгээ дургүй хичээл дээр бол хоцрох дуртай байсан. Дуртай хичээл дээр бол яг цагтаа явдаг байсан. Тэгээд багш нар ч бас мэдж байгаа бах. Тэгээд ер нь бол бүх хичээлдээ гайгүй байсан. За ямар хичээлдээ дургүй байсан бэ? Юунд дургүй байсан юм аа? Хим дургүй байсан юм аа? Хим дургүй байсан. Тэгээ юу бин таймер жаах гоё бас дургүй байсан. Ядаргатай байсан юм аа. Тоонд их дуртай байсан. Тоо геометр байдаг дуртай. Жүжиг шалруу найз сургууль төгслөө 10 жил. 108 дугаар сургууль. Мөнгөний зохицол бүр. Окей. За ямар ч байсан манай хоёр уран бүтээлч маань бас өнөөдөр хими хичээлдээ хэдий Алдраа маань хичээлдээ хоцорж ирсэн ч гэсэн дараагийн хичээлүүдээ бас маш идэвхтэй оролцсон. Боловч шиг шийтгэлийн үе дээр бас шийдвэрлэхээр боллоо ингээд. За шийтгэлийн ямар ч байсан. За алнаас нь эхлэв. За надаас эхэлье. За энэ бол 100 мг усанд 2 халбаг давс игээд энэ бол дахиж давс энэ усанд уус боломжгүй болсон юм ханцсан уус мөн байгаа. За энийг ямар ч гэсэн нэг амсаар уу. За энэ дараа нь бас нэлээд амт сангах байх гэж бодчих бай. За. За.
За ер нь баг гайгүй юм шүү, ууцаа юм шүү. За давстаа ус уух ямар вэ? Өмнө давстаа ус ингэж ууж ирсэн үү? Ууж байгаагүй. Ууж байгаагүй. Яг хөө ихтэлцээ хоол нийжсэн. За. За урьдчилсан алдартай баяр жүжигчин алдартай баяр үргийн шидэглээс амжилттай давлаа. За одоо хамгийн хэцүү нь бас манай эмэгтэй оролцогч манаас давстаа ус уух гэж байгаа. Өнөөдөр бол ямар нэгэн би хямрахгүй үстэй те нэг үрж байгаа. Би юмрахгүй нэг хэсэгтэл амал цангах байх та. Амал цангах. Орой тоглолтын дээр ходоод нийс бол нэг гүйлэхгүй байхад. амаараа хөсрөөл яваад ахгүй те. Гайгүй ах уу. Хэрвээ ивгүүтэл харах хэмжээ авах юм юу ба. Усал сайн уу? Цэвэр сайн. За баярлалаа юм сайхан шийтгэл өгсөн. Уг нь бол манай жүжигчин гэрэл цэцэг маань өнөөдрийн хичээлдээ маш идэвхтэй оролцсон боловч бас багшаасаа бас маш сайн дүнгуудыг авч исэн боловч харамсалтай шийтгэлийн үе дээр бас Амьдрал дээр дүн хэрэг болдгоо юм биш шүү. Амьдрал дээр ер нь практик ухаал хэрэгтэй юм байна. За ингээд нэг анцгаагаараа амтын мэдрэхгүй л болчихсон тий. шууд л хөнтөрчөөл бараг амтлахгүйгээр. За швэрлээ үзчихтэй. Хэдий бас хансан уус мод ууж байгаа ч гэсэн манай хоёр оролцогч сэтгэлийн үеийг маш амжилттай давж чадлаа. За мэдээж дараагаар сайн цэвэр ус сайн уугаарай. Тэгэхгүй бас өнөөрөө тоглолттой учраас амчин санаа. Тэгтээ гүйлэх мүлэх юм бол байхгүй байх гэж бодож байна. За. Та бүхэндээ ноён сет шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Дахиад утас 33 22 77 1919 50. Үзэгчдээ ETV телевизтэй хамт байсан маш их баярлалаа. Манай ETV ахлах сургууль хөгжөөн цэнгийн танин мэдгүй шоу нэвтрүүлэг нь инхүү амжилттай болж өндөрлөө. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань бас үргэлж стрессээс нь салгаж байдаг, байнгын инээ төрийг бэлгэлж байдаг. Хошин урлагийн Mass Production-ы авиастик залуу уран бүтээлчд оролцлоо. Ингээд дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа. Түр баяртай. ETV ахлах сургууль. Яа